Монгол Ардын Хувьсгалт намын дарга инквайр тус намыг одоо эрхлэлийн талбайд өсгөлэн зарлаж мөн одоо сонгуулийн утгаараа сонгуулийн сурталчилгааг эд ба дав байдлаар хийсэн. Энэ сонгуулийн тухай хуулийн 71-ийн 5, 71-ийн 5-ийн 1, 5-ийн 2-ыг зөрчиж байгаа гэж үзэж байгаа. Мөн үүнээс гадна намынхаа нэр дэвшүүлэх үйл ажиллагааг 27 нэхлүүлээд 28-ны өглөө болтол хуралдад дуусгасан нь бол хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа дуусгана гэсэн энэ сонгуулийн хуулийн заалтыг зөрчиж байгаа. Энэ тал дээр бол одоо мэдээлэл олон баримтууд байгаа. Сонгуулийн ерөнхий хороонд сонгуулийн тухай хуулийн 129-ийн 1-ийн 4 заасан байж байгаа. Хэрвээ нэр дэвшигчид материалыг дутуу эсвэл одоо хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг хийж дуусгаагүй бол нийт нэр дэвшигчдийг эргүүлэн татна гэсэн, бүртгэхгүй байна гэсэн ийм хуулийн заалт байгаа. Энэ дагуу шалгаж өгөөч гэсэн ийм өргөдлийг сонгуулийн ерөнхий хороонд хөргүүлж байгаамаа. Нэр дэвшигч Ганбаатар гэж байгаа. Энэ бол сонгуулийн тухай хуулийн 125-ийн 8 дахь хэсэг заагцснаар нам эвслээс альва нэг намын гишүүн бос иргэнийг түүний зөвшөөрлийн үндсэн дээр нэр дэвшүүлж болно гэсэн заалт байх нь байгаа. Гэхдээ энэ заалт бол хэлбэрийн төдий заалт. Учир нь бол энэ заалтуудыг хуулийн ямар нэгэн заалт нь нөгөө заалтуудынхаа хэм хэмжээгээр нотлогдож баталгаажиж өгч идэг л да. Гэтэл ийм зүйл байхгүй байна. Тухайн нам эвслийн нэрийн өмнөөс нэр дэвшсэн этгээд нь яах ёстой. Би дагч биш, намын гишүүн биш. Ингэхлээр зэрэг аль намын мөрийн хөтөлбөрийг ярих юм. Би дагчаар мөрийн хөтөлбөрөө бол бүртгүүлээгүй байгаа. 801 хүнийхээ саналыг нөгөө хүнийг бол бүртгүүлээгүй байна. Энэ мэтчлэнгээс болоод ойлгомжгүй зүйлс маш их гарч байна. Гэтэл одоо ингэж нэг хуульд одоо ийм цорхотой нэг ийм заалт оруулсан. Эннээс болж мөн сонгуулийн тухай хууль зөрчигдөж сонгуул бодлоомтох нөхцөл байдал бүрдээд байгаа. Нэгэнт одоо тэр хамаг Монгол шин эх орончдын эвслээс нэр дэвшиж байгаа этгээд хууль зөрчин дэвшиж байгаа учраас сонгуулийн тухай хуулийн 129-р зүйл заагдсан нийт нэр дэвшигчдийг хасах үндсэл бүрдэж байна гэж үзэж байгаа. Тийм учраас хасч өгнө гэсэн хүсэлтийг бас явуулж байгаа.